За өнөөдрийн манай зочин бол бие амьдрал дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ожинка. Ирсэн баярлалаа. Урьсан бас баярлалаа. Ер нь бол Ожинка хүмүүс мэдэх нь бол мэдэх баг тийм. Бие амьдрал гэдэг ер нь бол Монгол улсад төрөлдсөн эко буюу органик дэлгүүрийг санаачлаад чиглүүлээд аваа явж байсан. Тийм юм үсгүй тийм учраас хамгийн нэгдүгээр тийм бие амьдрал гэж юу ямар амьдрал юм аяг хэлээд байгаа юм бэ гэхээр миний одоо бие амьдрал яг л бидний нөгөө бүгд ийдсэн тэгээд номоор амьдрал юм хэлж амьдрал юм байна. Биос гэдэг нь болохоор гэрээр амьдрал гэсэн үг юм байлээ. Тэгээд амьдрал гэдэг чинь өөрөө ерөөсөө бидний агшин тогтсож байгаа яг л өдөр бүр одоо тийм амьсгалаараа мэдэрч байгаа агшин байдаг. Энэ агшин өдөрөө ингээд яг одоо зөвхөн ингээд нэг банкаас аваад яг биш бас өгөө аваатай тийм гэсэн тийм философи байгаа юм шиг та. Тэгээд нэг өгж авах нь болохоор чиглэлээр одоо орчин цагийн за бие амьдрал буюу номод амьдралтай шууд холбогдож байгаа гэж байна. Нүүдэлчин соёл тийм. Нүүдэлчин соёл бидний өвгөө эсэрчтэй ерөөсөө нүүдэлчин соёл биднээсээ шууд холбогдож байгаа. Гэтэл энэ чинь яг өнөө цагт бол биднээс хол одоо баруунаас авчирсан соёл гэж ойлгох юм гээд шүү дээ. Яг нүүдэлчин соёлыг бодчихлоо ухрах гэдэг юм уу гэж хэлэх ч үг. Хүн нөгөө нэг хайсаа яг нэг хаанаас гэсэн тэндээсээ тэндрүү рүү авчдаг гэж ярьж байна шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор яг энэ хүн төрөлхтөө ерөөсөө одоо яг материалист гэдэг амьдралын маягаар дэцэгдэж ирчлээ. Одоо хайч гоё. Тэгээд яг асуулт ингээд тавингууд ерөөсөө хаанаас гэсэн тэндээсээ байж одоо чинь дараагийн орны залгууцыг илүү газар тавилын руу орох юм өөрсдөө нөгөө ингээд харж байгаа. Тарих хавцанд өөрсдөө ойлгож байгаа л болох юм манай хоёрын хараараа гэсэн зүйлээ буюу юу юм бэ? Яг нь яаж хэлэх тэрийг яг zero waste minimalist eco-friendly юм гатаад нэг юм яа гэсэн хүрээнд болохоор яг л нөгөө нэг очоод багтыг яаж юм гэсэн асууж өмнө яг тэр амьдралыг орчин үедээ холбоол зохицуулаад амьдралын юм. За юунаас хэлэх юм бэ? Юунаас хэлэх юм бэ? За маш гоё сонирхолтой асуулт байна. Аюулгүй сэдв байгаа л да. За хамгийн наад зах нь одоо өдөр тутмын шийддэг одоо хэлбэрүүд байгаа шүү дээ. Тэрийгэл одоо яаж оггүй байхгүй эсвэл ингээд одоо хоёулын маань бүрэн офисны сахтай ч нэг кофе асаатай явуулчих тийм. Одоо чиний наяр надад баг 7 жил болж байгаа. Тэгээд кофе шоп бас надад кофе аваад тэгээд хэзээ ч нэг удаагийн удаа аюугаа хогтаа. За тэгээд гоо сайхан ахгүй хэрэглэндээ нөгөө нэг хатуу шопон санаж идэж байгаад багтаа бодлоо. Тэгээд хэрэглэн дээр болохоор юм модны сах одоо харж чадчих юм. Ерөөсөө таны хэрэглэж байгаа зүйл нэг удаагийн биш олон удаагийн шүү дээ. Тэгээд хэрэглэж дууссан дараа байгалийн одоо хайж бодчих юм. Тийм үгүйс юунаас ихлээр сонголтоос хэлээ. Тэгээд сонголтыг та зөв хийхэд бол хэмжээний мэдээлэл хэрэгтэй бас мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэгжээж л юм гэж бодож байна. За усны саваа зүгээр өөрийн усны савтай явахыг бол одоо би юм ингээд чадчихна тий. Аян албач гэсэн чадаад байна. Усны алчуур солиодог гээд солиод чадаад байна. Гоо сайхны бүтээгдэхүүн буюу тий нөгөө тос үнэртэн энэ бүхнийг бол хүн болгон гэртээ хийгээд байх бас боломж байхгүй тий чаддагчгүй одоо би хэлсэн юм шиг байна. Аз орч нөгөө одоо энэ худалдааны байгууллагууд яг энэ боломжийг бидэнд өгч байгаа буюу одоо цэвэр байхын тос юм уу тэрийн төсвийн залтанд гаргаад одоо тэр хэлбэрийг санаад гэхдээ найруулж байна. Ерөөсөө анхч тийгээсээ бид нэстэг хийсэн. Одоо жишээ нь бидтэй өөрийнхөө одоо төсөв хийлээ гэх юм бол одоо бидний төсвийг одоо ямар нэг зүйлийг татдаг гэж юм уу те гол сайхны зүйлүүдээр хөвчлэн дандаа одоо орсон дээд тал нь 2-4 төрөл орсон хүмүүсүүдээр өөрсдөө илүү энгийн байх тусмаа орсон зүйлээр стресс авахгүй илүү гэсэн зүйлүүд нь одоо цонхон зүйлээс хөвж хамтдаа байх юм гэж хараад энэ ингээд би амьдралын бүр ховгүй амьдралын байгаль дэлхийн амьдралын
маш өргөн сэтгэлтэй байдаг. Энийг маш бүтээлч байдаг. Яг үнэтэй. Тийм. Одоо за энийг ахаар яаж бодлоо яаж хийх вэ юм. Зарим хүний нүдээр энэ амьдралын юм аа жоохон өөдрөлтэй байдаг л да. Одоо юу гэх чинь те. За одоо мөнгөгүй болоод ингэж хийх юм чи агаа байгаа гэж чинь те. Одоо бидний бас өөр нүдээр харах хүмүүс байгаа штэ. Тэрнийх нь яс баяртай байдаг. Яг тэр хүн хүний бол өөр байж би хоорондоо ингэж нэг инспирэшн болдог те. Тэгээд одоо юу гэдэг бидний эсрэг тал хүмүүс байгаа шүү дээ. Одоо өдөрт одоо хичнээн бодол сан хүргэлдэг ч юм уу тий. За тэгэнгүүт бид нэр одоо за эдгээр шиг хог тарахгүй юмсан гэж одоо жишээ санаа авдаг бол цаад хүмүүс нөгөө эдгээр чи яасан нэгдтэй амьдрал яасан гоё амьдрал ч юм уу ингээд өөр бодолтой хүмүүс их байгаад нь баяртай. Тэгээд бидний хувьд юм уу би амьдралыг бүрэлж байгаа хүмүүсийн хувьд бол ерөөсөө маш их бүтээлч мэдээлэл агуулж За яг нүунийг олон хүн болгон өөр учраас айгүй олон хандлагууд гарч ирдэг. Зарим нь бол энэ мөнгөгүй учраас аргаан бараад ийм амьдралыг сонгожээ гэж хэлдэг тийм. Эсвэргээр энэ чинь айгүй хөвчлөө байгаа уучлаарай яриг төсөлчлээ. Мөнгөгүй гэдэг утгаараа биш. Одоо би ямар нэгэн хүн авахын тулд ч болох хэмжээний мөнгө байгаа шүү дээ. Тэр мөнгийг олохын тулд би хэдэн цаг ажиллах хэрэгтэй ч юм уу ямар нэгэн байдлаар одоо санаа авчлаас өмчлөх хэрэгтэй болж байгаа тийм. Тэгэнгүүт бүтээгдэхүүнүүдээ өөрөө хийгээд илүү надад одоо эдийн засгийн болоод бас цагийн үед илүү би өөрөө хөгжиж юм тийм. Тэгэхээр надад ерөөсөө тийм ядуу зүдүүд ерөөсөө эсвэргээрээ яг баян юм шиг байна. Чөлөө цаг гэдэг дээр бас нэг юм асуудал гардаг. Гэртээ суудаг ээжүүд завтай хүүхнүүд ийм хийн үү гэхээс над шиг сайхан амар их өдөржингөө ажилдаг ийм боловсралтай эмэгтэй бол ийм нэгэ чадахгүй гэдэг. Тийм хүний амьдрал юм аяг өөр болохоор энэ одоо миний яриад байгаа нэг өөр хүлээж авах л та. Гэхдээ энэ бол тэгэхээр цаг зав гэхээс илүү би хүсэл тэмүүлэл байгаа. Тэгэхээр яг юуны төлөө яаж хийх байгаа те. Үнээр би мөн хэрэгтэй байгаа юм. Эсвэл би зүгээр байгаа хэрэгтэй амьдрал байгаа. Эсвэл би зүгээр стрессгүй ингээд нэг зөвхөн эцэгтэй ингээд стресс хүчтэй амар байгаа юм. Тэгэхээр нэг тууч юм бол философи хоосон дараа энэ цаг гаргахгүй юм. Миний асуулт. Бүтээгдэхүүн хийхэд бол бидний тал нь 20 минут, 30 минут байдаг. Одоо 20-30 минут гэдэг хэсэг хийх шүү дээ. Facebook угаас болж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө яг сонгох яваад байгаа. Энэ нэг үг сонсч байсан. Монголчууд ядуу байстэй. Тэгээ өдөх хоол яадаг гэж ихэд юунийх нь бие амьдрал яриад байгаа юм бэ? Тэгээ нэг хэсэг тийм шүүмжлэлт бас өгчжээс харин ч бид эсвэргээрээ яаж одоо хүртэг багтаа эрүүл амьдрал гэдэг амьдралын юм аа түгэж байгаа болохоор илүү тэр хүмүүстэй бүхтэйтэй гэж бодож байна. Би болохоор бас ингэж одоо бид нар ингээд ядуу байна гэдэг үгнийхээ ард маш их сайн сайхан зүйлээ алдчихж байна. Анхааралгүй орхиж идэх байхгүй юу? Өнөөдөр бид нарт цагаан талх авах уу, бор бүрэл авах уу хоёр чинь миний хувьд юусоо ялгаагүй баг бор бүрлээ авсны илүү хямдхан байгаа байхгүй юу? Гэтэл хүн ингээд өдөр тутмдаа чипс ундаа идэж уучаад тэгээд тэрийгээ бид нар ядуу байна. Тийм болохоор ийм юм ярьж болохгүй гэж байгаа бол бас өөрсдөө харах хэрэгтэй юм шиг өөрсдөө харах хэрэгтэй. Тэгээд жишээ одоо хэлхийд одоо мэдхгүй би дэлгүүртээ блог ямар үнэтэй гэж санагдахгүй ямар ч жоохон ингээд барааны савнгаа аваад одоо жижиг өчтөө савтаа холиод австаа холиод блог хийхэд одоо дэлгүүрээс авч байгаа блогнаас арах хэвээр хөтөлдөж юм тий. Тэгээ үшээ бүр ингээд маш эрүүл блог өөрөө хийх боломжтой ч юм уу юусаа нөгөө нэг яг өөрөө чинь хэлснээр ядуу гэдэг тэр нэг түчээсэн дээр блокн дээр өөрийгөө ингээд хаагаад байдаг. Гэхдээ энэ ингээд жоохон ирэх хаагaalтай гоё амьдрал гэх юм бол мөнгөгүйгээр бас нэг юм их мөнгөгүйгээр ч юм уу гоё амьдрал хийх шүү. Ажигаас гоё өөрөөртэй дээ. Гэхдээ энэ нөгөө нэг одоо нэг амар гоё брендийн ч юм уу тий өндөр үнэртэй тэр үнэртэн бол биш байна. Ер нь бол тийм өнөртэй усны оронд хийрийн тас ашигладаг байгаа. Ер нь ингээ байгаль хүнд хэрэгтэй гэсэн бүх зүйлийг ямар нэгэн байдлаар хийдэг ба. Тэгэхээр ингээ нөгөө бэлж хаагаад тий сурч илүү байгаа. Тэр хэмжээгээр судлах тусан байх айгүй хайр. Багч ч өөрөө айгүй ээлж Гол ингээд хайрлаад байдаг. Тэр нэг ингээд айл нэг хүүхдүүд жаа хастай юм шиг ингээд аашлаад байдаг. Тэгэнгүүт ингээд нөгөө амттай айгүй богино шүү дээ.
Тэгээд ингээд авсараагаар яг энд ингээд энэ гоё байх шиг юу гэж байгаа юм бэ? Тэгэхээр ингээд яг тийм биш байдлаар яаж чаддаг вэ? Хаяа бүр ингээд жоох стресс гэдэг. Хүмүүс нэг яг тоо баримт айгу сонирхоод байдаг штэ тий. Бодтой юм сонирхоод байдаг. Би амьдрын гэхэлэр за жишээлбэл үнэртэмгээ болоод ингээд эфирийн тасаар орлуулчихсан юм байна тий. За гоо сайхны бүтээгдэхүүнээ бас тодорхой хэмжээнд орлуулж болж байна. Блогыг түрүү яаж хийхийг бас тодорхой хэмжээнд багахыг хэллээ. Гэхдээ би амьдрал гэж групп байгаа. Facebook групп байгаа. Тэр групп дээр бол яаж би амьдрах уу, яаж өөрөө бүтээгдэхүүнүүдээ хийх үү гэдэг талаар маш өргөн мэдээллүүд тэр одоо групп дээр тавигддаг учраас та нар маань тэр группыг илсээрээ хэм бол илүү өргөн мэдээлэлтэй болно гэж хэлгээд байна. Харин хувцлалтын тал дээр жишээлбэл би амьдран гэхээр чинь хувцлалт мэдээж цөөхөн байгаа гэж бодож байна. Тэгэхээр читэн хувцтай байна арилцаа. Хувцс ер нь олон байгаа. Гэхдээ хувцтай авалт ерөнхийдөө бас цөөхөн хийдэг. Тэгэхээр юу гэхээр олон тооны хувцаснаа гэж удаан өмсч байгаа гэсэн. Монголд одоо ирээд 2.6 жил болгонгууд энэ хугацаанд ерөөсөө Монгол тэмдэглэсэн дизайнер хүмүүсийн гарсан байгаа. Хичлэн одоо энэ байгаль дэлтэй амьдрахын хүрээ болохоор ерөөсөө fast fashion-ыг сонирхдаггүй. Тэсэргээрээ одоо slow fashion буюу одоо байгаль дэлтэй талаар хийсэн зүйлүүдийг хамтдаа олон ширхгээр үүдгээрээ үүсгэх хоёр ширхэг гэдэг юм Монголын хэмжээ. Урд нь болохоор ингээд багтаа аль болох органик эко буюу одоо миний 10-20 жил хэрэглээд баах чанартай хувцастай тийм. Ерөөсөө тренд фэшн багтаггүй. Одоо энэ жил юу гоё болж байгаа муу болж байгаа яг миний мэдхгүй тэр хэрэгээрээ сайн хичээлтэй байдаг. Ягаад гэхээр өөртөө хавчдаг яаж тавхаад хүсэж байгаа. Тэгээд хувцсны хамгийн гоё шинжлэх чанар миний одоо материал юм байдаг. Тэгээд тухайн материал одоо бас яг ямар аргаар яаж хийсэн бэ гэх хүүхдүүдийн дөрвөд нүгч болон үнцтэй байна. За ингээл үзэж байгаа хүмүүс яг ажигын талаар бодож байгаа. За энэ нэлээд мөнгөтэй өгөх баха. Тэгээд эсвэл нэг баян гадаад нөхөртэй баха гэж бодож байгаа тий. Нэг актер хүмүүс байгаад байгаа. Тий, тэгээ бодож байгаа хта тий. Гэтэ найз залуу нь бол гадаад тий. Найз залуу гадаад тий. Ерөнхийдөө тэгж би амьдралын нэг сул тал нь айгу чинэлэг харагдуулаад байдаг. Нэг юмхнаар юм хийждэг ч юм уу те. Тэгээ стрессгүй амьдраад байдаг. Би бол ингээд юмд ингээд жоох стрессгүй юм яваад. Тэгэл ерөнхийдөө ингээд агуу аацаатай байг юм ээ. Тэгэхээр нэг л ингээд нэг хийх юм бол тастаас юмсэн юмтэй гэж ойлгодог юм шиг байгаа. Тэгээ би ясаа мэдгүй. Амны явдал хам ерөөсөө л өдөртөө өгж байгаа юм амьдралынхаа гомчуудыг зөвөр сайхнаар тийм маргаш болох юм хинжүү тохиол амьдрал тэгэхээр богдох сайн нэг манай гэртээ бас ажил явах юм гараад бас зүйлийг ойлгосон л тоо ерөөсөө хийж байгаа юмсан да. Үзвэл байх хэрэгтэй байна. Нэг production бүхнийг гоё одоо хийж авах хэрэгтэй байна. Ерөнхийдөө тайм байх хэрэгтэй. Би бас их тайван байх хүсдэг юм шүү дээ. Ерөөсөө нэлээд юм бодох дурггүй. Айхтар шаналх дурггүй. Нийгэм зорчвол тэрний хаал төлөө явдаг. Илдэг мэдээлэл авах дурггүй. Тийм төрлийн юм шүү дээ. Яг оноо. Тэгэхээр тайван байдаг юм шиг. Магадгүй тий бид нар олон юмд нэг ингээд самхтаад стресстэй байхгүй. Яг ингээд нэг төлөвсөн шууд руугаа явах юм шиг байна. Ингээд хараад ахад байгаль дээлтэй ч юм уу эко амьдрал юм аяг хийж байгаа хүмүүс хараад хэнд нь аяг тийм тайван харагддаг. Монголд хамгийн анх төрсөн био дэлгүүрийг ажилласан болохоор асуумар санагдаад байна. Ер нь бол яг ийм дэлгүүр ажиллахад хэцүү байсан уу? Ер нь стартапыг хилүүлж байгаа залуучуудад юу зөвлөмөр өгдөг вэ?
Миний хувьд бол аз олж би дэлгүүрийн үйл ажиллагаанд орохоос өмнө би амьдрал гэдэг групп нийцсэн байсан 2 жилийн өмнө. Тэгээд тэндээ худалдаа авсан бэлтжижсэн. Тийм болохоор дэлгүүр нээсний маргааш хүмүүс хаашаа ирэхээ мэддэг байсан болохоор ерөнхийдөө цоон шинэ гэдэг үүсгэндээ ялгаагүй ч юм уу бүх юм аажс хийгээгүй. Тэгээд хүмүүсээ бэлдсэн тодорхой хэмжээгээр байсан бас хүрсэн байгаа. Тэгээд яг энэ одоо төрлөөр бизнес эрхлэж байгаа хүмүүсийн эхлээд яг нэг одоо био бизнесийн философи гэсэн ажил тустай гэж бодож байна. Яг юу гэдэг вэ яг байх гэж байна тийм. Яг таны бүхэндээ үнэхээр одоо таны амьдралын одоо мессеж чинь энэ тал руугаа тавьдаад байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээ эхлээд анхаарчвал хүн хүмүүд уулздаг чинь та өөрөө зүг байх юм бол аяндаа хүмүүстэй юу гэж бодож байгаа хамт дэмжин. Био бизнесийн нэг сонирхолтой тал нь бас бизнесийн ёстой жирийн бизнесээс арай өөр байдаг. Био төрлийн бизнесүүд хүмүүсийн майндсет нь арай өөр тэгэхээр бас өөр нэг хэрэглэгчийн зан төлөвийг бас маш сайн судалсан байхаа тий. Би амьдрал дэлгүүрч ажиллаад бас нэлээд удаж шүү дээ. Би ерөнхийдөө бол нэг юм 5 сегментээр хүмүүсээ бол ингээд хуваасан байдгийн. Ингээд яг тухайн үед ингээд ажиглалт хийж явахдаа за эхнийх нь болохоор одоо яг тэр залуучууд одоо тийм Instagram эндрээр айгүйх ингээд амьдралынхаа мотивашн авдаг. Тэгэл нөгөө мэдээж таахдаг хүмүүс нь дандаа гадаадын хүмүүс байдаг. Илүү их амьдралын нөгөө нэг минимализм, zero waste-ийг түгээдэг тэр хүмүүсийн маяг. За тэгээд хоёр дахь нь болохоор одоо шинэ ээжүүдтэй анхныхоо одоо үрдээ яаж хамгийн сайн сайхныг одоо зориулах уу, хийх үү, бүрдүүлэх үү орчныг ингээл айгүй тийм амьдралын хайгуултай ээж нартай. Гуравдхан үеийнх нь болохоор бүр байглаасаа нэг тийм юм бүтээлч хүмүүс байдаг шүү дээ. Юмхнаар юм хийчих сонирхолтой тийм нэг байглаасаа нэг тийм юм эко сэтгэлгээтэй ч юм уу тий. За дөрөв дэх хүмүүс нь болохоор ерөөсөө ингээд нөгөө нэг нүдэн нэгдэж байгаа тий. Нэг тодорхой хэмжээний амьдралын хэм маягаар амьдраад үтцсэн. Тэр нь өөрт нь стресстэй тухгүй байнгут өөрчлөлт шинжилэлт хийж байгаа ч юм уу. Тиймэрхүү хүмүүс. Тэгээд тавтах нь болохоор одоо жинхэнэ хаана гоё эрүүл юм байна тийшээ одоо шуурдаг ч юм уу те мэдээж нэг дотоод сэтгэлийн өөрийнх нь нэг юм явж л байгаа. Гэхдээ одоо юу гэдгийг юу ч хамаагүй хідэр ч хамаагүй эрүүлэл байх юм бол гоё л байх юм бол авдаг гэсэн хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэгэхээр яг энэ нэг 5 бүлгийн хүмүүс дунд л энэ бизнес эргэлдээд байсан л да. Би нэг дэлгүүр байсан, ажилдаг байсан гэдээ өнгөрсөн цаг дээр яриад байвал байхаж магадгүй байх. Би 7 сарын 1-ээс яг дэлгүүрийн үйл ажиллагаагаас одоо би амьдрал гэдэг брэнд аваад тусгай гарсан байгаа. Тэгээ одоо дэлгүүр маань болохоор гэр органик гэдэг шинэ нэртэй одоо шинэ хүмүүстэй ажиллаж байгаа. Тийм болохоор дэлгүүр болохоор яг байршил дээр бол байгаа. Тэгээ худалддаг байсан бүхэл зүйлүүд нь бол байгаа. Миний хувьд болохоор 7 сарын 1-ээс илүү одоо нэг education тал руугаа те яагаад энэ бүтээгдэхүүнийг авах ёстой юм бэ, авах ёсгүй мэж гэдэг ч юм уу, юу агуулад энэ хортой байдгийг би ч гэдэг ч юм уу, нэг тэр мэдлэг тал руугаа илүү төлөхөө ажиллахыг хүсэж байгаа. Тэгэхээр 7 сарын 1-ээс яг дэлгүүртээ үйл ажиллагаа бүр хэцүү салбар руу орж байгаа юм байна. Ер нь бол хүний тархины хогтой ажиллана гэдэг чинь хамгийн хэцүү гэдэг айгуу том челленж өгж байгаа тий. Ягаад тэгэхээр ерөнхийдөө дэлгүүр дээр ажиллаад хүмүүстэйгээ харьцаа сураад ер нь зах зээлээ мэдэрсэн. Тэгээд өшөө бас өөрийгөө жоохон тий челленж өгч илүү боловсруулъя гэж батсан л да. Эмэгтэйчүүд гэснээс эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт асууя да. Ажинкагийн постууд бол ер нь бол эмэгтэй хүн бие даасан байх ёстой. Тэ хин нэгнээс хамааралгүй байх ёстой гэсэн ийм чиглэлийн постууд их байдаг. Постууд гэдэг чинь ер нь бол хүний өөрийн хандлага гэсэн үг шүү дээ. Ойлголт, хандлага ер нь бол зарчим гэсэн үг тэ. Тэгэхээр энэ талаар яриач ер нь эмэгтэй хүн хүчтэй байх нь ямар хэрэгтэй, юунд хэрэгтэй. Одоо зарим хүн бол ингэж хэлнэ шүү дээ. Гэрт 2 баг нь байдаг те. Тэгээ нэг л толгой байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн ингээл би бас бие даасан байх хэрэгтэй гэдэг үзэлцээд эхлэх юм бол гэрт 2 толгой үүснэ яах вэ гэдэг ч юм уу. Ийм асуулт гардаг. Тэгэхээр энийг гоё хэлж өгөөч. За би өөрийнхөө өнцгөөс хэлье те. Бурууч хийж магадгүй, зөв хийж магадгүй. Тухайн хүн яг бас өөрийнхөө ойлголтоор хүлээн аваарай гэж бодож байна. Миний хувьд болохоор Монгол феминист гэдэг ойлголт ингээд яг эрэгтэйтэйгээ өрсөлдөх ч юм уу те.
эрэгтэйгийнхаа доор орохгүй ч юм уу. Эрэгтэй хүн хийж байгаад яагаад эмэгтэйчүүд бид нар хийж болдгүй гэсэн нэг тийм активист өрсөлдсөн нэг ингээ хоорондоо нэг юм хар няр гэсэн байдлаар илүү залуучууд ойлгоод байгаа надад айгүй гонигтай санагдсан. Яагаад тэгэхээр байглаар эрэгтэй хүн өөрийнхөө өгдлөөр өөрийнхөө тэ зам төлөв юу гэдгийг нэг ингээд явдагтай адилхан эмэгтэй хүн ч гэсэн одоо өөрийнхөө байгалийнхаа хэмнэлээр ч юм уу те ингээд явдаг. Тэр ингээд нэг явах процесс нь юу вэ гэхээр эмэгтэй хүн өөрийгөө олох, илүү байгальтайгаа ойрхон байх. Тэгээд дотоод хүнээс сонсох ч юм уу. Нэг тиймэрхүү юмнуудыг би илүү ойлгоод, илүү энэ талаар сонирхоод эмэгтэй хүн энэ тал дээр өөрийгөө хөгжүүлээсэй гэж аяг хүсдэг л дээ. Түүнээс биш эрэгтэй үедээ өрсөлдөд байгаасаа өрсөлдөлтөө бол биш тий. Яа тэгэхээр бид нар чинь яаж ч өрсөлдсөн эрэгтэй хүнээс өөр л байна. Тий. Магадгүй дээрчээж болно, доорчээж болно. Гэхдээ нэг юмыг нөгөөтөө зөөрлүүлэх гэж хоорондоо өрсөлдөх нь бол чухал биш юм аа. Яг ингээд нэг хувь хүнийхээ өөрийнхөө онцлогийг олоод тий. Эмэгтэйлэг ч гэсэн дотор нь эрэгтэйлэг чанар байж болно шүү дээ. Яагаад тэрийг хөгжүүлж болохгүй гэж тий. Яг өөрийнхөө тэр нэг цорын ганц гэсэн нэг тэр байдлаа хөгжүүлээд тэгээд тэрүүгээрээ бас өөрийнхөө амьдралын хэм маягийг тодорхойлоод яваасаа гэж айгүйх тийм далд мессеж айгүй хөгдөг л дөө. Би Оожинкагаас хизээч үлээд ингэж асууж ирсэнийгаа санаж байна. Хүүхдтэй болох уу гэд асууж ирсэн. Хариултыг санаж байна. Бараг үгүй ах гэж хэлж ирсэн. Тий, бараг үгүй ах. Гэхдээ мэдгүй хүн гэдэг чинь хувьсаал гэдэг чинь яралангуяа гэр бүлийн асуудал төр ч юм уу те үр хүүхдийн асуудал төр нас явах тусам ухаан сууна гэдэг шиг одоо ингээ ботхоор хүүхдээ болмоор ч юм шиг болмооргүй ч юм шиг. Гэхдээ би энэ тал дээр одоо яг өөрөө яг 100% бодол одоохондоо алган байна л да. Яа тэгэхээр нөхцөл байдлаас шалтгаалаад ингээд өөрчлөлтөө яваад байгаа миний бодол. Гэхдээ би хэрэв хүүхдээ болоод би айгүй гоё тийм нэг орчныг бүрдүүлээд те илүү хүүхдээ байгальтай ойрхон хэрэглээтэй ингээд байх юмсан гэж бодож байна. Хэрвээ хүүхэдгүй бай гэсэн сонголтыг авах юм бол одоо зөндөө олон хүмүүс аав ээжийг бас хүсэж байгаа, хүсэмжилж байгаа олон хүмүүс байгаа. Тэр хүмүүс боломж олгож бие бинийгээ олж авах ч юм уу нэг тиймэрхүү байдлаа. Гэтэ одоохондоо бол яг нэг бүрэн шийдэх асуулт байгаа юм тийм. Яг би яагаад ингэж асуусан бэ гэвэл одоо ингэж байгаа штэ хүмүүс чи ялангуяа эмэгтэйчүүд бол заавал хүүхэд гаргах ёсгүй. Хэрвээ хүүхэд гаргалаа гэвэл тэр маань бас л одоо тэр хүнийг өсгөхийн тулд байгалийн энергийг авна. Бас тийм байгальдаа ээлтэй амьдрал биш гэж үздэг хандлага би олцсон байгаа. Тийм хандлага баруунд айгүйх байгаа. Ерөнхийдөө хүүхэд гэдэг чинь бас л ингээд нэг юм одоо өөрөө чинь хэлсэнтэй адилхан нэг юм асуудлууд үүсгээд байгаа гэдэг. Гэтэ хүн чи яг цагаад болгоор айгүй хуваа хичээдэг юм байна л да. Тийм бас ингээд нэг өөрийнхөө урууд нэг үлдээх ч юм уу. Гэхдээ энэ айгүй эмзэг сэдв. Энэ сэдвээр ойлгох ч юм байна, ойлгохгүй ч юм байна. Тийм. Миний үзэл бодол бол ерөнхийдөө бол өөрчлөлтөө л яваад байгаа. Тийм. Яг одоо тоочны яг ийм тийм гэж хэлэхэд айгүй зэн аль нэг юмд ам гарч болохгүй тий. Сүнсний нэг үүрэг байдаг гинэ. За. Ер нь бол хүний сүнс маш бүтээлч чанартай гинэ. Юм л бүтээхийн төлөө л төрсэн байдаг гэж сүнс нь. Гэтэл бид нар нэг тэр сүнснийхээ яг бүтээл чанарыг олж харж чадахгүй, ашиглахгүй байсараад сүнсээ гомдоогоод явуулдаг гинэ. Би нэг ном уншлаа. Тэгэж хэлсэн байсан. Тэгэхээр ер нь бол би бас жоохон тэр талдаа итгэдэг л дээ. Хүн ямар нэг юм заавал бүтээх ёстой. Заавал бүтээх ёстой. Тэгэхээр энэ сүнсний бүтээлт чанар гэж хэлэх юм бол одоо Оожинкагийн бүтээх тэр бүтээмж нь юу байх вэ? Одоо хүн төрөлхтний төлөө байд юм уу? Монгол үндэснийхээ төлөө юу байж болох вэ? Хэцүү асуулт энэ урд нь ерөөсөө энэ талаар бодож байгаагүй юм байна. Хүн болгоны хороо дээр ямар нэг өгдөлтэй ирсэн байгаа. Өгдөлтэй те. Бид хоорондоо өөрөөсөө өөр байдаг те. Өөр чадвартай, өөр амьдралыг харах өнцгтэй, ухаантай байдаг. Тэгээд тэр нэг байглаас өгсөн өгөгдөл нь бидний тэр сүнсний тэр нэг өгөгдөл болоо гэж бодоод байгаа. Тэгээ миний хувьд болохоор одоо учиргүй байгаль орчин гэж одоо шууд хэлэх нь хайшиж чинь. Гэхдээ нэг тийм зөв юм руу тэмүүлэх тэр нэг хүсэл нь миний тэр нэг сүнсний одоо хоол болдог ч юм уу те. Миний сүнс тэрүүгээр баясдаг ч юм уу. Тэгээд би өөрөө ингээд бусдад ингээд мэдсэн чадсан юм ингээд түгээхтэй айгүй ажаргалтай мэдрэмжийг авдаг л да. Тэгээд тэр нь ингээд магадгүй миний өөрийн
өгдөл болон мессеж үж магадгүй. Тэгэхээр энэ талаа илүү хөгжүүлэе гэж бодож байгаа. За. Тэгэж одоо сүнсээ баясгаж одоо сүнснийхаа төвшин дараагийн левел рүү оруулъя те. Ер нь бол хүн чинь байгаа юмтай ханахад айгүй хурдан штэ. Тэгээд маш хурдан комфорт зондоо орчдөг те. Хийдэг юм хийгээл одоо юу гэдэг сарын тогтсон цалингаа аваад ингээл өнөө маргааштайгаа байна. Гэхдээ айгүй удахтай амьдрал гэж бодож байна те. Бид нэр ингээд яг энэ байдлаар бид нэр хорвоод нэхгүй удаад хаарлаж байгаа. Тэгэхэд ингээд энэ ингээд илүүгээр ингээд илүү гоёор амьдрах боломж биднэрт байгаа. Тэгэхээр сүнснийхөө өгөгдлийг өөрийнхөө өгөгдлийг айгу мэдрэх хэрэгтэй бол. За, ер нь бол хүн өөрийнхөө амьдрна гэдэг уул нь бол гоё л та гоё. Гэтэ Монголын нийгэмд Монголын нийгэм гэхэл бас зарим хүн муухайгаар бодож магадгүй уучлаарай. Гэтэ ер нь бол яг өөрийнхөө амьдрна гэдэг чинь бас нэг тийм одоо нэг хүн болгонд хүлэн зөвшөөрөхөд хэцүү байдаг байхгүй юу? Яг үнэн тий. Ожинкаг болоход би мэднэ л дээ. Шууд ингээл энэ тэндээ шивээс мэвээс хийлгээл дээ. Хамгийн өөрийнхөө амьдрч чаддаг хүмүүсийн нэг гэж боддог байхгүй юу? Баярлалаа. Тий энэ бол нэг хин нэгэнд ямар нэг юм одоо нотлох гээд батлах гээд байгаа юм биш л дээ. Одоо тий өөрийнхөө амьдралын хэм маягаар одоо өөрийгөө хин нэг нотлох батлах юм ерөөсөө биш. Өөрийнхөө амьдрал гэдэг нь миний хувьд өөрийнхөө ертөнцтэй тухтаал байх. Өөртөө үнэнч байх, өөртөө зөв байх. Магадгүй таны зөв гэж бодож байгаа юм хин нэгэнд буруу байж болно, буруу харагдаж болно. Гэхдээ тэр хүний үзэл бодлоор та өөрийгөө дүгнээд ч юм уу те яваад иж болохгүй. Тэгээ хүн чинь ер нь ухамсараараа цаанаасаа ер нь нэг юм буруу юм хийхгүй штэ. Одоо юу гэдгийг те ухамсартайгаар худлаа ярьж ухамсартайгаар худлаа яаж байгаа хүртэл зөв гэж боддог юм л штэ хүн чинь ерөөсөө. Тийм зарим хүмүүс тэгж яддаг байх. Миний хувьд болохоор ер нь хоноор явах уу, зүүнээр явах уу, урагшаа явах уу, хойшоо явах уу гэдгийг тодорхойлоод өгчдөг. Тэгэхээр өөрийнхөө хүчинд аягүй найдаасаа гэж бодож байна. Өөрийнхөө дотоод хүчтэй. Тийм яг. Хойлоо ямар сүнслэг юм яриад байна те. Зарим хүн бараг ойлгохгүй. Сүнслэг яг иймэрхүү амьдралын хэм маяг дээр тулгуурлаж иж хүмүүс дараа нь яг одоо байгаль биелэлтэй байх уу, өөртөө зөв байх уу гэдгийг шийдвэр гаргах нь ахал да. Яа тэгэхээр энгийн одоо шийдвэр гаргахад ингээд нөгөө нэг өөрөөр нь бол хүчин зүйлсүүд айгүйх байдаг. Одоо бид нэр өдөрт хичнээн 100 реклам үзэж байгаа юм тий. Ингээл ухамсартай ухамсаргүй энэ тэндээс энийг ав, энэ гоё, энэ зөв тий. Эсвэл ингэж амьдрал өнөөгийн нийгэмд ийм байх хэвээр, тийм юм байх хэвээр гэл яг ингээл нэг өөрийгөө олохгүй л явж чадал дандаа л нэг замаас нь хин нэг нь таныг ингээд өөрөөс чинь татаад байдаг ямар нэгэн байдлаа. Тэгэхээр өөртөө үнэнж байх юм бол тэгэхээр ер нь бол тэр гадны тэр нөлөөнүүдийг хаагаад яг төгшөөгөө байх юм бол илүү таны хүч чадал тэрэндээ оршдог юм болов уу гэж бодож байна. Тэгээ нөгөө нэг барууныхны юул нөгөө хараарай шүү дээ зүүнч гэдэг байгаа. Тэр зүүнч чинь бас одоо 21-р зуунд хүн төрлөختөн ер нь олвол яаж амьдрахаа одоо өмнөсөн зуунд л ид хөрөнгө те одоо шүтээд амьдраад үзчихлээ. Одоо бол бас нэг дахиад өөр шатны гарах хэрэгтэй байна. Ингээхийн тулд хүн өөрөө дотоодоо сонсох хэрэгтэй. Бясалгал гэдэг бол хамгийн зөв арга гэдэг бүр ингээд тодорхойлоод хэлээд байгаа шүү дээ. Тэ ерөнхийдөө ийм сүнсний өгөгдөл одоо энэ амьдралын зөв юм маяг чинь яг ямар хэлбэрээр авах уу? Яг багштайгаад явах уу, эсвэл байгальтайгаа явах уу, багштайгаа явах уу гэдэг нь одоо юу гэдэг чи бүгд өөрөө ингээд туслахаа суугаад авахгүй өөрөө ганцаараа байгаль дээр очиод те одоо чинь мод тэр чинь бүгдөө нэг мэдээлэл байгаа харьцаад одоо авах гэсэн юмнуудаа аваад ч юм одоо хойлонгийнх нь яриа зарим нэг хүмүүс бүр амар инээдтэй нэг юм юу сонсогдож магадгүй байх юу лээ зөгнөлт кино шиг ч юм уу энэ хоёр чи бүр галзарч гэж магадгүй байх. Гэхдээ миний бодлоор хүн байгальтайгаа ойр байгалыг яг шашин мэт ингээд хүнлээд ингээд хайрлангууд байгалаас айгүй хүч авдаг юм болов гэж байна. Яг үнэ тий. Тэгэхээр хүнийг шүтэж даган баясгах биш ерөөсөө байгалыг шүтэж байгальтай амир орхон байгаасаа л гэж. Тэгээ монголчуудын нэг зүгээр л энгийнээр хэлэхэд нэг үг байгаа штэ. Хүний толгой дээр хөвсийг харахаар өөрийнхөө толгой дээр бухлыг хар гэд те. Заавал ингээд бөө мэдээл одоо дэлхийн ертөнц гариг ертөнцийг сонирхол тэнд байгаа Америк одны хувцсыг сонирхол ингэж хаар зүгээр л өөртөө төвлөрчих юм бол бүр ингээд бүр шал өөр байдаг те. За одоо байдаг гэд хэлчихээр бас зөх. Гэтэ ямар ч байсан би бол бас бясалгал хийгээд бас тодорхой хугацаа болж байна. Тэгэд яг бүр ингээд үнэхээр айгуус
гоё юм байна гэдгийг мэдрээд байгаа байхгүй юу? Тий, яг өөр дээрээ төвлөрнө гэдэг чинь хүний тарих ингээд хязгааргүй бол юм бодож идэг. Тэгэл тэр бодлоо зогсоож чадна гэдэг л өөр дээрээ төвлөрнө гэдэг чинь бүр айгүй агуул юм байлаа гэж би мэдрээд байгаа. Амьдрал айгүй гоё штэ тий. Амьдрал маш гоё. Тэгэл яг муухай зүйлүүд байгаа, хэцүү зүйлүүд их байгаа. Гэхдээ хүн юунд анхаарал өгнө, юунд фокус өгнө яг тийм л болдог. Тэгэхээр ингээ гоё нь олж хараад гоё дээр нь төвлөрөө явах юм бол таны эргэн тойрон таа ч гэсэн өөрөө гоё болох боломжтой. Тийм болохоор ерөнхийдөө амьдралын гоёыг айгүй хоолж хараасаа л гэж. За бас Ожинкаг тодорхойлох нэг зүйл бол инээд тас гэж хөхөрдөг шүү дээ. Яа, бүр тас гэж хөхөрдөг тийм. Тэгэд өнөөдөр өглөөний постн дээр хүртэл эмэгтэй хүн инээхэ болсон цагт гоо цэглэн ингээ алдсан гэсэн үг шүү гэж бичсэн байлээ. Тэгэхээр энэ инээдний талаар бас асуу гэж бодсон. Сайн нөгөө корона болсон чинь сайхан инээгээрээ гэх юм бол өвчин тусахгүй шүү гэж барууныхан бас баахан ярьсан шүү дээ. Тий, ер нь чанга айгүй хийнэдэг. Инээд султай ер нь өөрөө айгүй хошин шогийн мэдрэмжтэй. Тий, хоржоонтой хүн байлаа шүү. Хүмүүсийг бас айгүй явуулах дуртай, өөрөө ч явах дуртай. Ер нь бол ингээд инээд бүх юмыг үргээдэг гэж яддаг. Тэ одоо салхи ингээ байгалийн хогийг ингээ хамаад ингээ цэвэрлээ явдаг бол хүний сэтгэлийн хогийг инээд үргээдэг гэж боддог. Тэгэхээр хүн хүссэн ч хүсээгүй худлаа жигэж инээж л гэж би айгүй өөртөө хэлдэг. Мэдээж хэцүү үе зөндөө байгаа амьдрал одоо яг ингээ яриад байгаа шиг сайхан үе мөчүүд бол ховор штэ заримдаа тий. Тэгэхээр ингээд бүр инээдтэй мүзээд инех ч юм уу өөрийгөө бүр инээлгэх тэр нөхцөл байдлыг бүрдүүлэх ч юм уу илүү ингээд инээдэг хүмүүсийн донд байх ч юм уу. Магадгүй би их инээдэг болохоор тэрүүгээрээ хүмүүсийн сэтгэлд их хурдан хүрдэг байх гэж бодож байна тий. Тэгээд инех айгуу тагтай. Тэгээд Монгол хүүхнүүдийн бас нэг ингээ анзаараад байхад гэхдээ тэрийг сайн муу гэж хэлмээргүй байна л та. Ингээд нөгөө нэг гоо сайхан гэдэг нь яг юу юм айгуу тодорхой бус алдсан Монгол эмэгтэй хүмүүс юм тий. Одоо юу гэдэг чи хиймэл сормоос хөмсөг хийлгээд тэр нь гоо сайхан юм уу? Скол ямар нэгэн салонд ороод үнэтэй үйлчлэгээ авах нь гоо сайхан юм уу? Скол гой хувц өмсөн гоо сайхан юм уу? Яг тодорхой бос тэг ингээд үе насны хүмүүсийн нэг өөр ингээ авдаг ч юм уу те. Миний үед ингээ эмхтэй хүний гоо сайхан зүгээр л ингээл тас инээхтэй. Яг ингээл ямар ч үед ингээл нэг тийм өөрийнхөө байх нь илүү тийм байгалийн гоо сайхан болов гэж боддог шүү дээ. За Монголынхаа нийгмийг юуг нь өөрчилмөр эсвэл юуг нь гоё өнгөлмөр вэ? Яг үнийг хэлэхэд би энийг өөрчлөмөр байна. Энэ хүнийг ингэчүүл, тэр хүнийг ингэчүүл, энэ зүйлийг ингэчүүл гэж нэг боддгоо. Тэр өөрчлөх зүйл байвал өөрөөсөө л эхлэе гэж боддог. Яагаад тэгэхээр би өөрийнхөө алдаад тэрийг бусдаасаа мэдчихэж байгаа. Ямар үед буруу зүйл хийдэг үү, ямар үед зөв зүйл хийдэг үү. Одоо ингэ сонсгоор учиргүй нэг гэгэрсэн юм шиг ярьж магадгүй л да. Гэхдээ ер нь бол аливаа нэг бухимдал ингэ надад үүсгээд байвал би тэр өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе гэж боддог. Одоо жишээ нь нийгэм намайг бухимдуулаад байвал би ямар хандлагаар энийг хүлээж аваад байгаа. Тэгээ миний харж байгаа зүг ямар байгаа. Тэрийг нэг өөрчлөлт үзээч гэдэг юм. Тэгвэл орчин тойрон хүнийг өөрчлөхөд аяг хэцүү шттэ. Бараг боломжгүй. Жохон нөлөөлж магадгүй ах тий. За бит хоёрын яриа ерөнхийдөө өндөрлж ийн. Гэхдээ нөгөө нэг ярилцааныхаа төгсгөлд тавчхан хариулт авдیں۔ Тавчхан хариулт авдаг тэр хэсэгтээ орох чинь. За нэг асуулт асууна. Тэгээд тэр асуултанд 5 секундэд хариул. Оо за. Тэгээд болоо. За хямдхан асуултууд байгаа. За хунцрын 4 ангиллыг хэлээч. Цаг явсан. За ямар ч хатуу зөөлөн тэгээд бүр нөгөө нэг микро төвшөнд юм зөөлөн байдаг те. Тэгээд нөгөө нэг хим маяг болоо юунуудаас нь өөр байдаг. Тэгээ ардаа ямар ч хэсэн тэмдэглэгээтэй байгаа. Тэгээ би яг одоо бүр 5 секунд гэсэн чинь сандраад ингээд юу хэлэхээр мэдэхгүй байна. Ямар ч ч бол хумцруудыг бол тэмдэглэгээг нь харж агаад хуваарилдаг байгаа. За хүний бие зайлшгүй хэрэгтэй 4 хүнсний бүтээгдэхүүн. Ус, ногоо. За мах иддэг хүмүүст мах. Тэгээд самар, цагт ус. За амьдралын 4 хор. Яана. Агарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол, хүмүүний бохирдол. Хүн бохирдол ярьсан. За тэгвэл баяр баясгалыг илэрхийлэх бэ усгаар эхэлсэн 4 үг хэлээч. Бясалгал, бялуу, бомбо, хайр. За тэгээд би амьдрал. За. Ожинка их ном уншдаг.
Тэрийг мэднэ. Тийм болохоор зохиолчтой номтой холбоотой 3 асуулт оруулсан. А усгаар ихэлсэн дэлхийн 4 хотын А усгаар ихэлсэн зохиолын баатрын нэр хэлээч. Яна. Альберт, Алёш, Алянка, Александр. Дөрвөн зохиолчийн нэр хэлээч. Монгол гадаад хамаагүй. За Бааст гэж байгаа. Сая уншаад дууссан. Тэгээд мэдээж үлжид төгс байгаа. Тэгээд би чи сая бас өөрөө ч номыг хэлье. Тэгээд манай Урангогийн За баярлалаа. За хамгийн сүүлийнх нь дөрөв хэлье. Хамгийн сүүлийн асуулт нь А усгаар ихэлсэн дэлхийн 4 хотын нэр хэлнэ үү? А усгаар ихэлсэн. Афганистан, Англи. Юу вэ жолоо. За мэдгүй. За ингээд цаг дуслаа. За өнөөдрийн манай ярилцаа ингээд дуусж байна. Гой сонирхолтой хамгийн гол нь мэдлэг түгээсэн болов уу гэж бодож байна. Зарим хүнд бол шал сонирхолгүй байсан байх. Гэхдээ энэ бол яг амьдралын миний бодлоор амьдралын суур ярьсан баха. Зөв амьдралын суурийг ярьсан болов уу гэж найдаад байна шүү дээ. Тэг хүн болго өөрөөхөө хүлээж аавна гэж бодож байна. Ягаад тэгэхээр амьдрал туйлын үнэн гэж байхгүй тий. Миний ярьж байгаа юм хин нэг нь буруу байж болно, хин нэг нь зөв байж болно, хин нэг нь шал сонирхолгүй байж болно, хин нэг нь сонирхолтой байж болно. Тэгэхээр яг аль өнцгөөс яаж хандах нь хувь хүний өөрийнх нь сонголт байх гэж бодож байна. Ер нь амьдрал төр чигээрээ сонголт. Тийм болохоор бид нэр ерөөсөө сонголтын донд өөрийгөө олоосаа гэж бодож байна. За, өстой гоё дуусгалаа. За, баярлалаа үзэгчтэй гэх юм уу? За үзсэнд баярлалаа. Баяртай.